Дараагийн мэдээг танилцуулъя. Оросын холбооны ус Украин руу цохилт өгсөн хэвээр байгаа юм байна. За Киев руу Пуужингийн давталгаа болон нисгэж хүн онгоцоор давтсны улмаас 7 хүн амнасаа алдсан гэсэн мэдээллийг Украины аддныхан мэдэгдэж байна. Украины армийн дээд командлагч Орос руу хийх цохилтоо эрчимжүүлнэ гэж мэдэгдсэний дараа энэхүү цохилт хийгдсэн байна. За энэ цохилт халдлагын улмаас нэг өдөрт 7 хүн амнасаа алдаж олон харан хүн шархсан тухай Украины тал даваа гарагт мэдэгдсэн 3 жил үргэлжилсэн дайныг зогсоох зорилготой инх тайвны дипломат хүчин чармайлт бол зогсон байдалд орсон. За тийм учраас хоёр тал бол энэхүү дайн байлдааны үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна. За хамгийн сүүлд хоёр тал баг 3-7 өдрийн өмнө хоорондын хурцтмал байдлаа намжаах зорилгоор уулзалт хийсэн. Одоогийн байдлаар дараагийн уулзалтаа хизээ их талаар төлөвлөгөө гаргаагүй байна. За Оросын холбооны улсын хувьд Украины нутаг дэвсгэрт нэг шөнийн дотор 352 нисгэгч хүн онгоц 16 Пуужин хүргэсэн гэж Украины агаарын цэргийн хүчин даваа гарагт мэдэгдсэн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн мэдэгдснээр Киев хотод 6 хүн амнасаа алдсан, нийслэлийн ойролцоох Виле Церковад 1 хүн амнасаа алдсан байна. За Киев дахь Франс пресс агентлагийн сэтгүүлчид хотын төв дээгүүр нисж байгаа нисгэгч хүн онгоцны чимээ дэлбэрэлт мөн буун дуун сонссон гэдгээ мэдэгдэж байгаа. За тэд бол Киевийн төв хэсэгт байрлах нэгэн байшингийн подвалд хорогдож халдлага тусгыг хүлээж байгаа 10 орчим хүнийг харсан бөгөөд ихэнх нь мэдээ авахар уцаа оролдож байсныг мэдэгдэж байна. За Украины ерөнхий командлагч Александр Сирский Оросд өгөх зохилтоо эрчимжүүлнэ гэж амласны дараа хамгийн сүүлийн энэхүү зохилт нь болсон. За Сирский хэлэхдээ Украин Оросын цэргийн объектуудад зохилт өгөхөөр өргөжлүүлэх болно. За энэ нь үр дүнтэй арга хэмжээ байсан гэж мэдэгдсэн. Украины дайны туршид бол Оросын холбооны улсад Украин хариу зохилт өгч байгаа. Фронтын шугамаас заримдаа хэдэн зуун километрийн зайд орших эрчим хүч цэргийн дэд бүтцийг онилж байлдсаар хэвээр байгаа. За энэ зохилт нь Украины энэ зохилтын хариуд бол бас Оросын холбооны улс Украины дэд бүтц болон энгийн иргэд рүү чиглэсэн ийм хөхлийн давталгааг бол хийсэн гэж Киев үзэж байна. За Украины зүүн хэсгийн Краматорск хотын нэгэн орон сууцны барилгад нэг шөнийн дотор Оросууд цохилт өгсөний улмаас доор хаяж 4 хүн амнасаа алдсан бол тухайн өдрийн орой Украины армийн бэлтгэлийн талбай цохилт усны улмаас 3 хүн амнасаа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. За Сирский өргөн хүрээний илтгэлийг олон нийтэд хандаж тавихдаа Оросын холбооны улс нисгэгчгүй онгоцоор байлдах ялангуяа уцаар холбогдсон барагтай бол гацдаггүй шилэн кабелтай нисгэгчгүй онгоцны хувьд Украинаас давуу талтай байгааг хүлээн зөвшөөрсөн. За Украин улс өнгөрсөн 8 дугаар сард хил дамнуулан халдлага үйлдсэн Оросын Курск мужийн 90 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт Украин өөрийн хүчээ халтгалсан хэвээр байгаа гэдгээ мэдэгдсэн байна. За өнгөрсөн 4 дугаар сард Курск мужийг бүрэн хяналтандаа авсан гэдгийг Оросын холбооны улс мэдэгдэж байгаа. За Киев харин бол энд бол байхгүй гэдгийг мэдэгдсэн. За Оросын холбооны улс Украины нутаг дэвсгэрийн одоогийн байдлаар 5.1 орчим хувийг хяналтандаа байлгаж байгаа. За 2022 онд өөрийн бүрэн хэмжээний давталгаа эхлүүлснээс хойш 2024 онд эслэн авсан Кримээс гадна Украины 4 бүс нутгийг өөртөө нэгтгээд байгаа. За Киев бол Москваг тус улс руу хийсэн бүрэн хэмжээний давталгаагаа илүү их сунжруулах сонирхолтой байгаа. За өөрөөр хэлбэл инхий яриа хэлцээ хийхийн хооронд бол илүү их газар нутгийг эзэлж авч өөртөө ашигтай байдлаар инхий яриа хэлцээ хийхээр давталгаагаа өргөжлүүлж байгааг онцолж байгаа. За Оросын арми Украины хойд хэсгийн Харьков мужийн Петревский тосгоныг эзлэн авснаа Ням гарагт мэдэгдсэн. За мөн Оросын арми Бэм гарагийн оройноос Ням гарагийн өдөр шилжих шөнө бол Украины зүгт 47 нисгэгчгүй онгоц илгээж 3 Пуужин харавсан гэдгийг Украины хэсэг хүчин мэдэгдэж байна. За өөрөөр хэлбэл харилцсан давтах үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. За энэ нь бол дайн хизээ мүдгүү зогсноо гэсэн олон нийтийн хүлээлтийг өсөрдүүлж байгаа хэрэг явдал болж байна.